Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүүхэд хэрхэн эрдэм үүртэж ирсэн түүхээс хуваалцдаг Диплом подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Гэр бүлийн радио Томьёо Эдтек хамтран бүтэв. Энэ өдрийн мэндийг хүргэе. Диплом подкастын 3 дахь дугаар эхэлж байна. Хөтлөгч инх маа байна. Мөн Томьёогийн Тамира миний би Диплом подкастаа эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн подкастт маань алс холын Кубус, Герман улс, Хятад улсад суралцсан бямб жаргалагчийг урьж оролцуулж байна. За бүгдээрэнд өглөөний мэнд хүргье. Тэгээ би бол өөрөө яг фаро гэж танилцуулах дуртай. Яагаад гэхээр фаро гэдэг нь испанаар нөгөө гэрэлт цамхаг гэсэн үг. Тэгээ би өөрөө боловсролын салбарт ажиллах дуртай. Хүүхдүүдийн одоо боловсролоо чиглэсэн одоо гэрэлт ирээдүг нь одоо зааж өгөх, чиглүүлэх тийм гэрэлт цамхаг гэдэг тийм ажил одоо хийх дуртай болохоор фаро гэдэг үгэнд айгуу дуртай байдгийг. Фаро education сургалтын төвөөр нь бас илүү хүмүүс тийм мэдж байгаа. За тэгэхээр өнөөдрийн дугаарт бит хоёрын бас өрсөн шалтгаан бол боловсролын тухай мэдээж ярина те. Тэгээд тэр тусмаа яг диплом буюу ер нь академик боловсрол эзэмшхийн те. Ер нь ач холбогдол нь яг юу юм бэ? Зарим талтай хүмүүс яг хэрэгтэй хэрэггүй гэж маргадаг те. Тэгээд таны хувьд онцлог нь хөвчлэн ахлах ангийн хүүхэд залуустай уулзаж мэрэгжлийн чиг баримжаа олгох career coaching маягийн те. Яг зөвлөгөө өгөөд явдаг. Тэр утгаараа яг мэрэгжил сонголтын дээр юуг анхаарах ёстой юм бэ гэдгээс асуултаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр яг мэрэгжил сонголт бол маш чухал. Ягаад гэвэл нөгөө хүмүүс амьдралынхаа ихэнх цагийг ажиллаж өнгөрөөж байдаг. Ажиллаж өнгөрөөж байна гэдэг чинь ажилласаа авж байгаа аз жаргал хүнд айгуу чухал. Хүн ер нь аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө ажил дээрээ аз жаргалтай амьдрахгүй байгаа хүмүүс магадгүй өөр зүйлээр одоо спортоор хичээлдэг, хоббитой жуулдаг юм уу, гэр бүлтэйгээ цаг өнгөрөөдөг ч юм уу гих мэтчлэн тэр зүйлээр одоо аз жаргалаа орлуулж яадаг. Гэтэл хэрвээ хүн яг нөгөө хийж байгаа ажилдаа дуртай, одоо манай хоёрын ажилдаа дуртай шүү дээ. Ажилдаа дуртай бол ажил дээр өнгөрөөж байгаа минут болгоомжтой ажил шиг санагдахгүй, дарамттай санагдахгүй тий. Тэгэхээр өөрийнхөө амьдралаас аз жаргалыг авч одоо чаддаг болно гэсэн. Тэгэхээр тэрийг бий болгохын тулд хүн анханасаа би юу н ямар төрлийн хүн бэ? Юу одоо надад зохимжтой вэ? Ямар төрлийн одоо мэрэгжил, ямар төрлөөр одоо инженер болох хэвээр хүн юм уу? Магадгүй зохион бүтээгээд тэр нь таалагддаг юм уу? Эсвэл хүн нэгэнтэй харилцдаг, харилцаа хүнтэй ярихаараа сайхан санагддаг тийм хүн юм уу? Эсвэл ингээд хурдан хөдөлгөөнтэй имийг зохицуулцдаг төрлийн хүн үү, тий? Эсвэл хин нэгэн хүнийг ингээд сонсож зөвлөгөө өгөх дуртай юу? Гих мэтчлээ ингээд хувь хүнийх нь өөрийнх нь өгөгдөл дээр суурилж мэрэгжил сонгох үйлчилгээ одоо зөвлөгөө үзүүлдэг байгаа. Гэхдээ би бол яг дөрвөн шаттай үзүүлдэг. Яг энэ талын одоо ажиллаа. Тэгэхээр нэлээд одоо нэг сар бол надтай зууралдж ижил хүүхцээ нэг иймэрхүү мэрэгжлэр сурах юм байна да гэж ойлголттой аван. Түүнээс нэг ирж уулзаад нэг 20 минут яриад нэг яг мэрэгжлийн сонгох ойлголттой болно гэж бас байхгүй л дээ. Шурт хугацааны л үр дүн л гардаг Тийм. юм шүү. Тэгвэл таны хувьд өөр дээрээ хэрэгжүүлсэн туршлага юу бол та яаж мэрэгчлээ сонгож ирсэн бэ? Би болохоор яг одоо бусдын л адил манай аав ээж инженер бол гэл тэгэл нэг яг би өөрөө яг ямар хүн бэ, хэн бэ гэдгээ олоогүй байсан. Яг миний бодлоор би 21, 22 хүрээд за би нэг иймэрхүү төрлийн хүн юм байна да гэдгээ яг олж мэдчихсэн. Гэтэ яг багаасаа нөгөө би ч одоо ангийн дарга сургалтын зөвлөлийн дарга хийсэн дандаа нэг юм удирдах албан тушаал дээр явцсан гэх юм уу. Тэгэхээр нөгөө яг нөгөө ер нь нэг зүйлийг би хүүхдүүдэд хэлмэр санагдаад байдгийн залуучуудтай ер нь. Ингээ амьдрал чинь ямар нэгэн байдлаар ингээд хажууд чинь өрнжил байдаг. Яг ингээ ямар замаар явах вэ гэдэг чинь бид нар тэрийг ингээд нөгөө өөрсдөө олж мэдээгүй учраас ингээ хараагүй байдаг. Тэгэхээр ингээ өөр юм руу бас ингээ сатаарч ингээ сонирхож үзэх хэсэг байдаг. Тэгэхээр би инженер болоо явж байхдаа ч ангийн дарга хийгээл Монгол оюутнууд энэ ч дарга хийгээл нэг юм ер нь л нэг юм удирдах ажил тийм. Тэгээд яг тэр үед үгж ойлгосон юм гэхээр би ер нь бол ингээд олон хүмүүсийг удирдаад юм зохион байгуулах дуртай тийм төрлийн хүн юм байна гэж ойлгосон байхгүй. Тэгэхээр би над шиг юм төрлийн хүмүүс бол яг юм хувийн бизнес хийвэл айгу оновчтой юм байна. Би ч юм бол инженер хүн байгаа шүү дээ. Уг нь бол яг ингээд зэрэгдэх ч юм уу чинь механик инженер байхгүй. Тэгэнгүүт ерөнхийдөө яг ийм хүн удирдах, зохион байгуулах тийм менежментийн ажил хийвэл айгу тохиромжтой юм гэж өөртөө дүгнээд тэгээ бизнес эхлүүлэх гэдэг одоо бодол хэлжсэн. Тэгэл маш олон салбараас одоо ямар салбар руу орох вэ гэхээр би тэр хувь хүний үзэл бодол маань болохоор ингээ хин нэгэнд өгөөчтэй, хин нэгэн тийм
үр дүнтэй сайн салбарлаа орё гэж бодоод би анх бас яг хэлийг сонгож байсан. Хэл зааж эхлүүл айгу зүгээр юм байна гэд. Тэгээд яг өөрөө багшилж эхэлж байсан. Багш гэдэг мэрэгчлж өөрөө бас нөгөө олон сурагч нарыг удирдах гэдэг, чиглүүлж идэг мэрэгжил болохоор яг нөгөө удирдахч гэдэг. Удирдахч гэхээр заавал нэг тийм босс хийгээл дарах хийгээд ингэх гэсэн биш байхгүй тий. Лидершип чинь одоо хаач гарч иж боломжтой. Тэгэхээр би яг багш болъё гэж бодоод ер нь яг багшийн одоо ажлыг сонгож аваад одоо 6 дахь жилдээ багшилж байна. Тэгэхээр өөрийнхөө юунд их цаг гаргаж чинь, юунд илүү би дуртай байна гэдэгтээ анализ хийх, өөрийгөө таньж мэдэх аюу хэрэгтэй ахын тий. Тэгэхээр нөгөө бүр багаасаа өгсөөгөл чинь ингээд бэж өгдөг байхгүй. Тэгэхээр би нөгөө хүүхдүүдтэй ингээд уулзахаараа бас яг ярилцдаг. Тэгэхээр би тэр хүүхдийг одоо яг 12 дахь ингээд одоо мэрэгчлээ сонгож байгаа хүүхдийг бас ингээд ямар замдлыг туулж өнгөрөөсөн гэдгийг нэлээд сайн сонсч одоо ойлгож байгаа, танилцж байгаад тэгээ дараа нь одоо ингээ өөрөөс нь тест авдаг гэх юм уу сурагч одоо би чамаг хэрэг мэрэгжил сонгогч тусалж байвал хоёлаа чиний тухай нэлээд сайн ярилцах нь assessment гэдэг англиар ярилцаа дараа нь тест авна гэсэн. Тэрний дараа зургнууд үзүүлээд одоо зургуудаас ингэж бас анализ хийлгэж тест авна. Тэрний дараа ингээд үе шаттайгаар планинг буюу төлөвлөгөө маягаар мэрэгжил сонгох ажил нь эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр өгөгдлүүдийг нөгөөд ийм мэрэгжлүүд тохиромжтой байна гэдгийг ярилцсны дараа хаана сурвал зүгээрээ одоо яаж карьераа цаашаа хөгжүүлэх үү энэ мэрэгчлэр сурч ирчээд одоо жишээлбэл эмчээр сураад ирлээ гэж бодъё л да. Яг за эмч бол яг нэг хүүхдүүд багасаа сонгосон мэрэгчлээд яг нэг одоо маркетингийн менежер болох гээд ирлээ гэж ирдэг байхгүй. Тэгэл яг тэгвэл маркетингээр сурна гэдэг чинь хүнтэй харилцах юм байна, зах зээлийг мэдэрнэ гэсэн үг юм байна. Тэгэхээр ер нь цаашлаад за маркетингийн менежерээр сураад ирлээ гэхэд хоёлаа карьераа яаж дахиад одоо сайжруулах уу гэж бодно те. Тэгэхээр тэрэн дээр юу гэж тулгуурлалт одоо дүгнэлт хийх хэрэг магадгүй хүний нөөцтэй уялдуулж сурдаг юм уу те. Яг дижитал маркетинг болгодог юм уу? Ингээд сураад компанид ажилласан нэг 5 жилийн дараа ямар албан тушаалтаар очих уу гэдэг юм уу? Ингээд гих мэдчлэн ингээд нөгөө хүний амьдралынхаа төлөвлөгөөг гаргаж ажилладаг гэсэн үг. Ихэвчлэн одоо тань дээр нөгөө мэрэгжлийн яаж сонгох талаар зөвлөгөө авах гэж ирж байгаа хүүхдүүд ер нь хэд орчим насныхан байна. Ер нь хүүхдүүд хэдэн наснаас эхлээд мэрэгжилтэд илүү анхаардаг болж эхэлж байна. Өстой яг үнэнгээс янз бүр байдаг юм. Заримдаа бүр 3 дахь курст орчоод би яг энэ мэрэгчлэр сурахгүй би энэгээр сурахгүй байсан юм байна гэдгийг ойлгочлаа гэд ирдэг хүмүүс байгаа. 8 дугаар ангиасаа бас яг нэг юм тоглож явж байгаа л тэ гээд одоо юу вэ ахлах ингээд орж байгаа илүү энэ чи би одоо төгсөөд явах үлээ гэж ирдэг хүүхдүүд байгаа. Тийм ер нь бол ихэвчлэн яг 12 дугаар ангийн хүүхдүүдээр би бол фокуслдаг яг одоо нөгөө тулцсан байгаа гэсэн үг байхгүй. Нөгөө 8 9 10 дугаар ангийнхан ч бас нэг учиртай байгаа. Наан тий. Нэгдүгээр курсийнхан бас айгүй хэрдэг. Тэгэхээр ер нь нэг 17-оос 20 настай хүүхдүүдтэй нэлээд харилцдаг гэсэн үг. Ер нь 17-оос 20 нас бас айгүй чухал нас хаа. Яг өөрийгөө хинбэ гэдгээ сэрэ тавих. Нөгөө шилжилтийн одоо transition гэж хэлдэг. Нөгөө хүүхд тэгээд нэг өсвөр үе гэж байдаг ш. Тэндээсээ нэг арай нэг нас бийн төрөх гэдэг байгаа нас ахгүй. Тэгэхээр нөгөө хүүхд чиг ингээл цүнхөө шидчихэл ингээл юм асуухаар тий битгий сонсогдоогүй шүү дээ. Мэдгүй гэл нэг тийч хариулдаг үе байдаг шүү дээ. Тэрэн шиг үеэсээ гів гэнт ингээд том хүнтэй ингээд харилцаад эхлэхээс тий ингээд өдрийн мэнд за ойлголоо гэл тий нэг юм яриа хүртэл уулдаг үе байхгүй хүний. Тэгэхээр яг тэр үедээ яг ингээд зөв ингээд одоо нийгэм шин гэхгүй болвол те ингээл зөв тал руугаа л явахгүй бол те. Тийм тэгэхгүй бол хүүхдүүд бас ингээд нөгөө буруу сонгоод бүр хазаагаад явчих бас тохиолдол. Гэхдээ сургууд бол хизээч хориодохгүй. Би бол тэрийг дандаа хэлдэг юм. 3 дугаар курс дээр ирсэн хүүхд одоо ингээл амьдрал нь дуусгаж байгаа юм шиг ирдэг. Тэгээ зарим 12 дугаар ангийнхан болохоор нөгөө бусдаасаа хоцроод байгаа юм шиг айцаатай яагуу гэд ирдэг те. Тэгэхээр юм болгон одоо цаг хугацаатай байдаг те. Зарим хүмүүс магадгүй багасаа хэн болохоо мэдсэн байдаг. Зарим хүмүүс бүр 45 нас хүрээд гинт амьдрал нь эхэлдэг ч хүмүүс байна те. Одоо нөгөө KFC-ийн захирлж бас Сандерс байгаа шүү дээ. Бүр 75 нас хүрээд гинт тэрэн шиг ингээд хүний цаг өөр байдаг байхгүй. Тэгэхээр заавал бусдтай харьцуулж миний цаг болсон болоогүй гэж бол санаа зовох шаардлага байхгүй гэдгийг бол заавал ойлгуулдаг. Тиймэрхүү айдас бас айгүйх байд юм байна л да хүүхд залуучууд тий. Тий түгээмэл байдаг. Ялангуяа эргэн тойрныхаа хүүхдүүд нь найз нь англи хэлээр айгүй сайн яриад байвал би хоцроод байна гэдэг ч юм уу тий. International Foundation диплома гэдэг нэг хөтөлбөр байгаа даа тий.
та энэ хөтөлбөрийн талаар манай сонсогчдод гоё сайхан тайлбарлаж. За тийм энэ одоо би бүр энийг одоо хүн болгоод тайлбарлаж байгаа. Яасан гэхээр за ерөнхийдөө фаро манай англи хэл заадаг байсан баггүй юу. Тэгээд англи хэлээр би яг IELTS-ийн хөтөлбөрт бэлдүүлээ хүүхд заасан. Миний хамгийн анхны сурагч Япон явж ирсэн. Тэгээд ерөнхийдөө анзаараад байхад IELTS-ыг заагаад англи хэл заагаад хүүхдүүд яах ч байгаа гэвэл надад гадагшаа сурах хүсэлтэй байдаг. Гадагшаа сурах хүсэлтэй хүүхдүүдэд бид нар ингээд яг сүүлийн 4 жил ингээд яг юм сервис үзүүлж эхэлсэн байгаа байхгүй. Бид нар нэг юм тогтсон тариф тавьчаал ингээд сервис үзүүлдэг нөгөө зуучлалын байгууллага гэхээс илүү манад ингээд сураад ирсэн хүүхдүүдэд ийшин сурвал зүгээр тийшин сурвал зүгээр гэж зөвлөгөө өгөөд зарим нь явхтан туслаад дизайн дээр нь ажиллаад заримийнх нь бүр адмишн буюу сургуулиудын урилгыг авч өгөх хүртэл хэмжээнд ингээд ажилдаг байжгаад бид нар яг энэ Foundation Year гэдэг одоо олон улсын боловсролын дипломыг ер нь Монголд өгүүлэх зүгээр юм байна. Хүүхдүүдэд санхүүгийн хувьд айгу хэмнэлттэй болох юм байна. Гадагшаа сурах байгаа хүүхдүүдэд ягаад гэхээр гадагшаа сурах байгаа хүүхдүүд Монголд нэг 10 жилээ төгсчөөд Англи, Америк, Европ руу явхад нэг юм суур боловсролын жил гэж гэдэг. Тэр нь одоо хэлний бэлтгэл гэхээс хэлний бэлтгэл шиг бас биш. Гэхдээ нөгөө мэрэгжлийн яг нөгөө их сургуулийн 1-р курсын хичээлийг англи хэл дээр үзээд тэрийгээ давсан захиалт одоо мэрэгчлээ өргөжлүүлээ суралцдаг тийм курс одоо диплом олгох одоо курс гэх юм уу одоо 1-р курс л гэсэн үг л дээ яг одоо кредит тооцоолаад кредит тооцдог хичээл үзэхээр тэгэхээр яг Монгол хүүхдүүд тийш яадаг вэ гэхээр Монголд Cambridge-ийн системээр хэрэгжүүлэх сургуулиуд маш цөөхөн байгаа. Тэнгүүд хүүхдүүд маань болохоор гадны сургуульд очихоор заавал Foundation Year хийх шаардлагатай болчдөг. Одоо суур боловсролын жил гэсэн. Тэрийгээ бид нар Англи улсын боловсролын үнэлгээний газраас нь 2017 онд ингээд шаардлага хангах материалуудыг бүрдүүлээд тестэнд нь ороод тэгээд эрхээ авсан байгаа 18 онд. Тэгээд сая коронавирусын өмнө эхлэн гэж хагаад манайхаа нөгөө онцгой комисс хаалцсан болохоор бид нар одоо л яг эхэлж байна л та. Тэгэхээр энэ диплом маань яадаг вэ гэхээр 10 жилийн сурагчид 12 дугаар ангид төгссөн сурагчид эсвэл 1-р курс тийм яг нэг 20 наснаас өмнөх тэгтэй хүүхдүүдийг Монголда нэг их оронд нь одоо 1 жил хугацаа алдахгүй англи хэл дээр 1-р курсын боловсролыг олгож байна гэсэн үг. Тэгээ өргөжлүүлээд яг энэ манай энэ далны сургууль хамааралтай далны сургууль руу 2-р курс руугаа шууд орох боломжтой. 350 гаруй сургууль руу хэлний бэлтгэлгүй IELTS оноогүй TOEFL оноогүй орох боломжтой. Яг тэгээд боловсролын үнэлгээний газраас ирсэн диплом байгаа. Өчигдөр бас бид нар англи хэлчин сайдын яамны Facebook пэйжээр нь бас манай багш нар ороод лайв өгөөд нэлээд дэлгэрэнгүй харсан. Тэндээс бас хүүхдүүд нэлээд сонсох боломжтой байгаа шүү. Тийм. За. Ер нь бол илүү амар болсон юм байна. Тийм. Тэгээ нөгөө санхүүгийн хувьд бас айгүй friendly буюу одоо нөхөрсөг ягаад гэхээр хүүхдүүд гадагшаа сургуульд явна гэвэл Foundation Year чинь өөрөө яг $12,000-оос $20,000 энэ төлбөртэй байдгийн. Ялангуяа англи сурна гэвэл сая манай дээр жишээлбэл King's College-д Foundation Year хийх гэж хагаад тэр нь одоо $22,000 байдаг юм байна л да. Монголд хийсэн хямдхан юм байна гэд ирсэн хүүхдүүд бас байгаа аахгүй. Тэгэхээр нөгөө тэр одоо бас коронавирусээр гадагшаа явж байхаар бас гэртээ тэ нэг жилиг Монголд бүрдээлтэй өнгөрөөчөөсэй гэсэндээ бас оруулж ирсэн. Ийм одоо диплом олгох хөтөлбөр байгаа юм. За маш хэрэгтэй зүйл хийж байгаа юм байна тий. Тий. Ер нь болвол яг багш нар маань их бүх хичээлүүд англи хэл дээр заадаг болохоор маш өндөр түвшний англи хэлтэй дээрээс нь англи, австрал, Канада, Америкт бакалавр, мастер хамгаалсан мундаг багш нар байгаа. Тэгээ мундаг багш нарын цалин бол мундаг өндөр байна. Тэгэхээр хичээжил илүү чанартай боловсрол тий. Түүнээс биш. Тэгээ нөгөө хичээлүүд нь зөвхөн англи хэл биш нэмэх нь нөгөө соёл судлал, culture studies, communication studies, харилцааны чадвар, mathematics, тэгээ сонгон судлах дээр эдийн засаг, economics, тэгэнгүүтээ санхүү, finance, тэгээ business тэгэнгүүтээ IT-гээр явах хүүхдүүд зориулаад програм хангамж, компьютер кодинг энэ төргээд маш олон нөгөө 8 хичээлүүд байгаа. Тэгээ тэднэрийн хүүхдүүд маань кредит тооцоолаад дараа нь сургуульд очихдоо төлбөрөөсөө асуулах боломжтой, шууд хоёртоо орох боломжтой болчихж байгаа юм. Би нөгөө нэг ивентэд оролцсон чинь азтан болоод тэгээд фарогийн нэг сургалтанд нь үн төлбөргөө сурах их авсан байхгүй. Тэгээд эхлээд нэг дунд чат гэдэг за би өөрийгөө ингээд бас жоохон дараал дунд чат нь л ер нь болох байх гэдгсэн чинь дунд чат нь арай яагаад гэдэг хөнгөд болдгоо. Тэгээд IELTS-д нь орё гээд тэгээд үнэхээр мундаг багш юм билээ. Тийм цэнгэл багш мундаг. Тийм цэнгэл ёо. Манай IELTS багш мөнгөнд цэнгэл багш мундаг Төшкө мөнх эрд одоо хамгийн сүүл бид нарт хасаад гэдэг багш бас мундаг Америкт бакалавр хамгаалсан. Би ерөнхийдөө бид нар чинь нөгөө хүнд зааж байгаа юм чинь багш нараа би бас айгүй чанартай багш сонгож авах туфтаа. Тэгээ бас хандлага айгүй сайн хардаг яг нөгөө хүүхдүүдтэй хэр ханд чинь хэр зааж чинь тэгээ хэр нөлөөлж чадчих чинь гэдэг нь айгүй чухал. Тий. Тэгээ муу багш нар бол тэгэл их бодохгүй
Тэгэл халдаг л та. Яг үнэн л хэлчихээ. Тийм. Тэгэхээр энэ бол олон хүнд ингээд боломжийг нээж ин тий. А нөгөө талдаа яг энд сурах боломжгүй хүүхдүүд бас байгаа ш тий. Бүр эндэн ч орж сурах боломжгүй. За одоо улсын сургууль сурж байгаа ч гэдэг юм уу тий. Эсвэл англи хэлний ингээд хоцрогдолд орцсон. Гэтэл бас гадагшаа мар ингээд байгаа. Тэр хүүхдүүдээс та хандаж яаж өөрийгөө тэгвэл өөрөөр хөгжүүлж болох юм тий. Тий. Яг ийм хүүхдүүдэд зориулаад би бас тэтгэлэг гаргасан юм бид нар 10 хүүхдүүд манай дээр 100%, тэгээд 10 хүүхдүүд онооноос амаараа 50% тэтгэлэг өгье гэдэг. Тэгээд би яг нэг үгүй ярахад манай дээр ирсэн хүүхдүүд бид нар нөгөө Английн үнэлгээний газрын шалгалтыг авч байгаа. Бид нар шалгалт боловсруулахгүй. Яг тэгээд тест аваа харахад манад нэг 600 гаруй хүүхд бүртгүүлээд тэгээд нэгдтэй нэг 200 орчим хүүхд тэр шалгалт өгсөн. Нөгөө коронавирус болоод бид нар ингээд өдөр тутам 15-15-ын цөөхөр наваад ингээд сунжраад. Тэгээд нөгөө өдөртөө ингээд дүнгийн харж байхад тэнцэж байгаа нь айгүй бага. Тэгээд манад яг тэтгэлэг авах үс хэмжээнд тий. Яг одоо тэнцээд нэг 60%-аас дээш орж байгаа. Ангидаа орох хүүхдүүд нь бол тэнцэж байна. Нэг 60% та тэнцэж байгаа. А яг тэтгэлгийн шаардлага хангасан хүүхдүүд бол маш бага байсан. Тэгээд би тэндээс юу анзаарсан бэ гэхээр манад бас яг англи хэлтэй хүүхдүүдийн англи хэлний төвшин бас нэлийн тааруу байдаг юм байна гэж ер нь ч мэдчихэл байсан л да. Гэхдээ нөгөө анханасаа англи хэл дээр заах хөтөлбөр гэж бодсон болохоор бас гайгүй хахах гэж бодсон чинь бас нэлийн доогуур үнэлгээтэй ярьжсэн. Тэтгэлэг авах шаардлага хангасан 4 хүүхэд байсан бүр. Зуулан бид нар ингээд тий нэг 20 хүүхдэд тэтгэлэг өгчөө гэж бодоход 4 хүүхэд л яг нөгөө 95-аас дээш авч чадчихсан. Тэгэхээр тэр юу хэлж байна гэхээр хүүхдүүд мань бас тий англи хэлэндээ нэлийн сайн анхаарах хэрэгтэй. Бие дагаад чөлөөт цагаараа хэл сурах хэрэгтэй. Тэгээд ингээд тууштай байх хэрэгтэй. Ер нь бол хүн тууштай байснаар чи одоо хэл сураад англи айлцаар авсан хүн мэдчихэж байгаа шүү дээ. Хэл гэдэг чинь ер нь бол дадлага шүү дээ. Нилээн урт хугацааны тийм тууштай. Тэгээд өдөр болгон амьдралынхаа нэг хэсэг болгож дадлагжуулж явах хэрэгтэй. Өнөөдөр нэг өдөр 8 цаг нүдснээ маргааш нь хайчих юм бол хэл бол үр дүнтэй сурахгүй те. Тэгэхээр өдөр болгон багаар одоо мэрсэр гэх юм уу те. Тэгэл нэг мэтгэд ард нь гарцсан байдаг зүйл. Тэгэхээр хэлийг ерөөсөө бууж өгч болохгүй. Тэгээд бас нөгөө өөртөө төвхтэй зовлонтой байдлаар сурч болохгүй. Хэл гэдэг чинь одоо бид нар хоол хийж сурахтай адил, машин барьж сурахтай адилтай хэрэглээ болцсон зүйл. Энэ бол нэг тийм нэг дэр нэмхэн нэг ингээд сүлд ингээд онол бодоод, теорем бодоод ингээд сураад байдаг зүйл биш. Тэгэхээр хүүхдүүд маань тэрэн дээр аягүй анхаарч ингээд хоол хийж сурч чадсан, жолоо барьж сурч чадсан юм чинь хэлийг сурах боломжтой. Энэ бол хэрэглээ дадал болдог зүйл. Тэгэхээр тэгж бодоод өдөртөө жоохон хэрэгжүүлэх хэрэгтэй шүү. Зөвлөмөр байна. Энэ бас анхны дугаарт ярьжсэн зүйлтэй маань бас холбогдож ин л да. Баяр сайхан ахын орсон дугаар дээр мэдээж тэтгэлгүүд бол байна тий. Хамгийн гол нь тэнд чи өөрөө тэнцвүү гэдэг асуултыг л асууж исэн л да. Яг чи тэнцсэн байхад төлбөрт битээ ер нь тий санаа зовох хэрэггүй боломж өгдөн. Тэгэхээр сонсож байгаа сонсогчдаа бас дахиад хэлгээд тий зөндөө боломж байгаа юм байна чамайг хүлээгээд хамгийн гол нь өөрөө бэлэн өөрөөсөө асуугаад бэлэн биш байгаа сая хэлсэн тий шантрахгүй яг өнөөдрөөс эхлээд гарын доорх материал гэдэг шиг байгаа юм ашиглал тий нэг тийм нэг шалтгаан тоочдөг штэ тэрэн дээр та юу гэж боддог вэ ялангуяа багш хүний хувьд би яг сүүлийн хүүхдээ одоо нэг хөшөр би ч хөшөр биш л дээ одоо л түгэж гоцтой. Гэхдээ ингээд ганцаараа тахад нэг жоохон залхуу болцсон юм уу? Тэгээд нэг хариуцлагаас жоохон зүхтдэг болцсон юм уу? Тэгээд бусад руу айгүйх ингээд бурууж ихэж юм шалтгаан их гаргадаг болцсон юм уу? Жишээлбэл одоо би өнөөдөр ингээд өглөө би халуун тайлаа гэсэн босоод ирж байгаа ч тийм чи нэг хүний өмнө хүлээсэн нэг хариуцлага байна да тий. Тэгэхээр ингээд нэг юм хариуцлага хүлээсэн бол тэрнийхэн төлөө нэг тууштай гарах хэрэгтэй байдаг юм уу тий. Ингээ хүн ингэж манай сүүлийн хүүхдүүд бас сайн хүүхдүүд байгаа. Тэгтээ ингээд ер нь л нэг мэрсэн аясаад тий. Нэг жоохон тийм хийсвэр болцсон юм уу? Нэг юм. Тэгэд ингээд үг бас нэг даахгүй болчихж тий. Би одоо ингээд нэг одоо өчигдөрхөн бас нэг ингээд хүүхд нэг загинсан ч юм гэхэд одоо хашаа чинтэй ингээд учирлаад хэлж байгаа мал та. Тэгэхээр нэг ингээд би тэгвэл боллоо энэ төр гээл нэг хандлага нэг тийм тий. Уул нь бол ингээд өөрийнх нь төлөө хэлээд байгаа зүйл ч гэсэн ч өөрийнх нь л асуудал болчихж байгаа юм та тий. Надад бол тэр хүн боллоо гэдэг нэг асуудал болохгүй ш. Тэгэхээр нөгөө одоо хүүхдүүд маань жоохон мэрэмтгий баймаар байна. Хариуцлага гэдгийг бас нэг жоохон ухамсарлаж сурмаар байна тий. Ингээд түүнээс биш ингээд нэг жоохон хүн ингээд нэг шалтгаан хагаал тий. Ингээд яагаад ингээд болоогүй вэ гэж хэлхийн оронд шалтгаан хэлж байгаа л ингээд нэвтэйхэн харгалаад өнгөрчдөг ч юм уу. Нэг хандлагын тал дээр би хүүхдүүдэд бас нэг жоохон анхаараасаа гэж боддог. Мэдээж маш юм хариуцлагатай ингээд яана гэсэн хүүхдүүд бол авих байдаг. Гэхдээ ерөнхийдөө л нэг
Ингээл би хүүхдүүдтэй ажиллаж байгаа ш харагдаж байхад ингээл нэг юм хүний төлөө амьдраад байгаа ч юм шиг те нэг тийм хандлага айгүй харагддаг болчиход байгаа. Тэгээд би бас нэг жоохон тэрэн дээр эмзэглэж явдаг. Тийм одоо ингээд манай боловсролын систем маань энэ хүүхдүүдийг бас ингээд энэ тал руу ингээд сургаж ингээд айчлахгүй байна уу? Эцэг их маань бас сайн хүмүүжүүлж чадахгүй хүүхдүүдтэйгээ ингээд цаг зарцуулж чадахгүй байна уу? Яг тиймэрхүү юмнууд бас айгүй тийм сэтгэл эмзэглүүлдэг болчиход байгаа юу? Төрөнд тэтгэлэг гэдээ ярьсан. Одоо төлөө арай хүмүүс гээл ярин дэглээ. Ер нь багш нарт байдаг түгээмэл зүйлийг ярьлаа. Гэхдээ энэ бол маш чухал асуудал л да тий. Хүн сурыг хөгжиж гээд багш нэг талаас хичээгээд байхад хэрвээ сурагчийн хандлага тийм байгаа бол тэгээд цаашаа явахгүй шүү дээ тий. Хоёр талаасаа л хичээмээр байна л та. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийг бас ингэ урам зориг өдөөж тий. Бас ингэ чи чадна. Одоо баяр сайхан айгүй хөрх хийдэгтэй чи чадна гэл тэгдэг штэ. Ингээл яг бас ингэ тэрэн шиг хурцлж өгөх хэрэгтэй. Менторудтай баймаар байна. Тэр хүүхдүүдийн ерөнхий тийм байгаа чинь бас өөрсдийнхнээс буруу биш тий. Ингээд нөгөө юуг дөвлгөр дуурал авах уу? Ямар чиглэл рүү явах уу? Ямар хандлага гарах вэ гэдгээ дөөрах одоо хуулбарлах хүмүүс айгу бага байна л та тий. Гэхдээ бас Монгол зүйлүүд бас ингээд үлгэр жишээ гардаг хүмүүс гарч ирж байна тий. Ингээл альва юм чинь сантаж мунтаж байгаа тий. Тэгэл бүх зүйл нэг зүйлийн буруу биш тий. Бүх зүйл нэг юм ультимейт буюу нэг эцсийн юу биш шүү дээ. Энд чинь нөгөө аль талаасаа л олон юмнаас хамаарч байгаа. Тий. Тэтгэлэг гэдэг түрүү яриаг гэж шүү дээ. Тэтгэлэг гэдээ ярьсан таны хувьд нөгөө Герман тэгээд одоо хятадын нөгөө топ сургуулах Цэнхад тэтгэлэгтэй сурсан хүн шүү дээ тий. Тэгэхээр одоо ингээд бодож иж магадгүй одоо яг бакалаврт ингээд сурж байгаа хүүхдүүд би одоо магистртаа гадаадд сурья. Тэгтээ яг надаа ингээд санхүүгийн боломж алга би тэтгэлэгтэй суралцах юм бол энэ топ их сургуулиудад би яаж суралцах вэ? Ямар боломжууд надад байгаа вэ гэдэг танаас зөвлөгөө сонсож хүлээж байгаа зөндөө. Тэтгэлэг ингээд юм хүмүүс ингэж удаад байдаг байхгүй ингээд тэтгэлэгт аплайд ингээд байдаг. Яг үнэндээ эхлээд сургуультай тэнцэх хэрэгтэй байхгүй. Сургуультай тэнцсэн хойноо тэтгэлэг гэдэг чинь дараагийн асуудал байхгүй юу. Түүнээс тэтгэлэг тэнцчихэд сургуульд орно гэдэг юм болохгүй. Би дандаа эхлээд сургуулиудаа тэнцэжсэн. За би одоо энд сургууль тэнцчлээ. Эдийн сургуулийн урилга байна. Би ийм хүүхэд байгаамаа гэд тэтгэлэгт аплайд нь буюу тэр сухаан сургуульд нь ямар санхүүгийн дэмжлэг байдгийг одоо англиар financial aid гэдэг штеп. Байдгийн эсвэл ямар тэтгэлгүүд ер нь зарлагдаж тэр сургуулийн нэр нь тэр сургууль тэнцсэн хүүхдэд өгдгийг ингээд судлах хэрэгтэй. Жишээлбэл би Герман Магдбург их сургуульд би Кубад бакалаврт тэтгэлгээр явлаа штеп. Тэгээд тэндээсээ төгсөөд би мастера Германд хамгаалах болж байгаа. Сургуультай тэнцэж байгаа Магдбургт англи хэл дээр сурна гэд. Тэгээд би за одоо Европын орнд сурах чинь үнэтэй байна. Куб оронтой харьцуулахад үнэтэй. Куб ч бас тэтгэлгээр явсан. Гэхдээ бас харьцангуй хямдхан. Тэгээд дээрэс нь яаж амьдрах уу гэж бодно л та. Тэгэл тэтгэлэг судалсан чи Erasmus Mundus гэд тэтгэлэг байдаг болж мэдсэн. Erasmus Mundus-д нь миний тэнцсэн сургууль ордгийг бас хамаараг тэтгэл мэдсэн. Тэгээд Erasmus Mundus руу жишээлбэл өргөдлөө өгж байгаа байхгүй. Ингээд би ингээд энэ танаас хамааралтай байдаг энэ сургууль тэнцэн. Гэтэ би ингээд Монгол орноос ирсэн оюутан тий. Би бакалавра Кубад хамгаалсан Испани англи хэлтэй Герман хэл одоо сурж байгаа. Гэтэ миний хөтөлбөр англи хэл дээр хамгаалагдаж байгаа учраас би ингээд ийм юм хийх гэж байгаамаа. Тэгээд нөгөө сэргээх тэрчим хүчээс болохоор Монгол бол бас сэргээх тэрчим хүч бас өндөр байдаг болохоор гэл нөгөө юу сурцсан мэдснэ хамруулсан тэгсэн чинь би тэнцсэн. Тэгээд би сарын 1500 еврогийн стипенд авдаг. Нөгөө төлбөр цаанаасаа үнэгүй. Тэгээд 1500-аар чинь нөгөө 800-аар нь байр маараа зохицуулаад үлдснээр нь хоолой болгоод тэгэл хангалттай болчдөг байсан байгаа. Хятадын Цэнхад бол бас яг адилхан би тэгтээ 2 удаа аплайд хийж 2 дахь дээрээ тэнцсэн л дээ. Эхний жилээ Хятад улсын засгийн газрын тэтгэлэгт аплайдад тэнцсэн. Тэгээд сургуультай тэнцээгүй. Тэр нөгөө юу юм бэлээ тий Хятад ч айгу нэг онцлог нь хэрвээ засгийн газрын тэтгэлэг авахыг ингээд хүсэж байгаа юм бол хүсэж байгаа сургуульд эхлээд орчих дараа нь тэтгэлэгтээ аплайдах хэрэгтэй юм шүү дээ. Тэгвэл засгийн газрын тэтгэлэгтээ тэнцчингүүт нь засгийн газрынх нь өөр сургууль руу харин тийм сургууль руу явуулаач тийм. Би яг тэгсэн эхний жилдээ сонголтгүй л болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэл нэг угаасаа би Цэнхад орно гэж бодсон байсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө тэгж бодож за тэтгэлөөрөө аплайд Цэнхад ороод тэтгэлгээ авахгүй болцоо яг тухайд ажил хийдэг байсан болохоор болохгүй төлбөр төлөө суръя та гэж бодож исэн байхгүй. Ер нь 2017 онд ч одоо бизнесээ эхлүүлсэн бас нэг хөрхэн тогтцсон байсан болохоор за нэг төлбөр төлөөж гисэн сурчиндаа гэсэн чинь тэтгэлгээ авчингуудаа сургуультай тэнцээгүй. Дараагийн шат гараад ирлээ тий. Тэгээ та жилийн дараа тэгээ би ахаад жилийн дараа тэтгэлэг гэхээс илүү эхлээд би нөгөө засгийн газрын тэтгэлэг болоод өнгөрсөн. Тэгээд Цэнхаа руу аплайдсан. Тэгсэнд нэг 2 дахь аплайдсан чинь Цэнхаа тэнцчихвээ ашгүй. Тэгээд за одоо тэнцсэн тэтгэлэг юу вэ гэсэн чинь засгийн газрын тэтгэлэг өнгөрсөн. Би засгийн газрын тэтгэлгээр сураагүй юм. Тэгээд би
Сэтгэл өнгөрцөн байгаа байна гэж сургуультайгаа ярилцсан чинь сургуулаас нь ингээд Ши Жинпиний буюу одоо ингээд яг Хятад улсын тэргүүний өөрөөс нь гаргадаг тэтгэлэг байна гэдгийгсэн байхгүй. Тэрэнд бүр засгийн газрын тэтгэлгээс өндөрс байна тий. Тэгээд ингээд та ингээд тэнцээд ирсэн байна. Ингээд танд баяр хүргье. Ингээд тэгэхээр би юу хэлэх гээд тэр үед юу анхаарсан гэхээр ахаал би сургуультаа эхлээд тэнцчихэд тэгээд зүгээр засгийн газрын хүүхдэд тэтгэлэг авдгаас илүү тэтгэлэг дараа нь авчиж байгаа байхгүй. Тэр юу илэрхийлж байгаа гэхээр хүн ингээд өөрөө уйгахгүй байх хэрэгтэй. Тэгээд эхлээд сургуулаа зөв сонгоод сургуультаа тэнцэх хэрэгтэй. Сургуультаа тэнцсэн хойно дараагийн би тэгтээ сургуультаа тэнцэхэд эхлээд нэг хэсэг өгсөн. Дараа нь тэтгэлэг тамрах нь бол дахиад нэг хэсэг бичиж өгсөн байхгүй. Яагаад тэтгэлэг надад хэрэгтэй вэ гэхээр тэгэхээр ер нь яг хүүхд бол бууж өгөхгүй яг ингээл зорилгоо тавиал тэгээд тэнцсэн хойно ямар гарцууд байна. Яаж би financial асуудлаа шийдэх үү гэдэг тийм гаргалгаа гаргах хэрэгтэй. Тийм бэ, нэг бүрхэг байх хэрэггүй юм биш үү? Тийм одоо ингээл гатгшаал явж сурмаар байна, ийм орнолуул явмаар байна, мундаг л болмоор байна гэд тэ нөгөө яг чи юу гэсэд байгаа гэхээр өөрөө ч мэдэхгүй тэ. Тэгэхээр сургуулаа зөв сонгохоос эхлэх нэ. Тэгээ сонсож байгаа сонсогчдоос хандаж хэлэхэд яг өнөөдрөөс эхлээд тайгараа за энэ сургууль би сурахын тулд юу хийх үү гэдэг шалгуурт өөрийгөө бэлтгэхээс биш би ингэмээр байна, би иш явмаар байна гэвэл танд туслахад багшийн хувьд ч хүндрэлтэй нөгөө зөвлөгөө өгч байгаа хүн чинь хэцүү болчих жоо. Магадгүй яг ийм сургуульд явмаар байна, яг ингэж сурмаар ингээд зорилгоо тодорхойлцсон хүүхдүүд ороод ирвэл танд бас илүү амар тийм. Ядаж эсээ яаж бичгээс чи хамаарад ингээ өөр болчдөг байхгүй. Түүнээс биш ингээд ерөнхий би Канадад сурмаар байна тий гэлтгч юм бол яг ямар мэрэгчлэр сурах гэдэг юм тий. Яг аль сургуулийн яг ингээд зорилгоны үе ингээл эхэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө бас тэгэл тэр чинь мэрэгчлээс их хамаарна л та. Үнэхээр уулуур ямар мэрэгчлэр сурч гадаадад сурч төгсөж ирээд хаана үнэлэгдэх вэ гэдэг бас айгу бодох хэрэгтэй. Жишээлбэл би яагаад хиттийг сонгосон бэ гэхээр яагаад бүр Цинхуаг сонгосон бэ гэхээр Цинхуа бол одоо Азад бас техникийн топ 10-т орж байгаа топ сургууль. Манай сургуулийн бордууд нь яг дэлхийн мундаг хүмүүс байдаг. Тэр хүмүүсээс суралцах боломжтой гэж бодсон. Бас ажилтаа ойрхон, Монголд ойрхон. Тэгэхээр ямар нэгэн шаардлага гарлаа гэхэд би 2 цаг нисээд ирэх боломжтой газраар нэг. Тэгэхээр нөхөө ингээд зөв тодорхойлсон ба түүнээс би Англид ч юм уу Харвард ч юм уу тий ингээд сонирхож болох байсан тий. Гэхдээ нөгөө яг надад ямар нь ажиллаж болж байна тий. Надад ямар нь тохиромжтой вэ гэдгээ. Тэгэхээр ингээд яг тэрийгэ хүүхдүүд маань зөв тодорхойлчих хэрэгтэй. Үнэхээр ингээд би уул уурхаагаар инженер болно гэж байгаа бол бас магадгүй Канада явбал те тохиромжтой Австрал зурх зүгээр ч юм уу те гэх мэтчлэн бас яг аль оронд сураад ирвэл өөрийн чинь мэрэгжлийг үнэлэх вэ гэдгээ бас айгуу сайн тооцоолох мэдэх хэрэгтэй. Тэгж улсаа сонгохоос ч зүгээр нэг өнгөцгөн хараад нэг аяллаа нэвтрүүлэг үзээд энд гоё юм байна гэж шийдэж болохгүй. Яг үнэн. Тэгэхээр ихэнд ярьсан те эхлээд өөрийгөө танираа за би ийм сонирхт юм байна, ийм дуртай юм байна гэсний дараа за би ийм мэрэгжил эзэмшил зүгээр юм байна. Тэгвэл энэ оронд энэ сургууль дээр юм байна гэд ирчүүл арай уялдаа холбоотой болох гэдэг шүү дээ. Тэгээд бачаргал ихтэй бас яна бачаргал ихтэй. Бим жаргал ихтэй айгүйх нөө бимжаа гэж дууддаг болохоор бүтэн нэрийг айгүйх хүмүүс намайг тэгдэг юм уу бимжаа аваач гэдэг юм. Би тоод бимжаа ихтэй гэж. Та маш их баярлаа. Тэгээд төгсгөлтнөөс асуухад манай подкастын нэр нь өөрөө диплом тий. Тэгээд нэг 2 асуулт байна л да. Эхлээд асуухад диплом ер нь юу илэрхийлдэг вэ? Надад одоо дипломод маань байдаг. Би 5 сургуульд сурсан. Яг донд хэлийн бэлтгэл энэ төр ороод явхаар тэгээ 5 диплом байдгийн тэгэхээр манай найз идрээ ингээл чи өрөөн дээр ингээл хадаач гэлдэг байхгүй. Нөгөө идрээ болохоор өөр ингээл гоё жаазан тэгээд ингээ хатчихдаг. Би болохоор ингээ хатдаггүй ингээл даалт яждаг. Тэгэхээр би бол яг диплом бол яг ингээд яг хоо чиний сураад төгсдөө чинь илэрхийлж байгаа батламж. Гэтэ чиний хинбэ гэдгийг чинь 100% тодорхойлохгүй байхгүй. Тэгэхээр чи бол өөрийнхөө нүүр царай өөрөө илэрхийлэх зүйл. Диплом гэдэг бол чинийг сурч төгснөй чинь баталж байгаа л баталгаа болохоос ш яг чи бол биш шүү. Тэгэхээр би хүнийг бас дипломоор бити дүгнэрээ заавал топ сургуулийн диплом сайн ажилд орно гэж бодохгүй те. Одоо нэг ийм хандлага яваад тийш дэлхийн шилдэг сургууль, дэлхийн топ гээл те. Миний мэдж байгаа зүгээр дунд сургуульд сурцсан Америкт ингээд гайгүй сургуульд сурсан хүмүүс ингээд дэлхийн банкнд ажиллаж гин. Том манай Facebook хүртэл байна те. Ингээд заавал ингээд дэлхийн сургууль гэхэрээ тийм диплом ирснээрээ бас нэг тийм юу биш шүү. Хандлага гэдэг. Тэгэхээр нөгөө мэдээж хүн сурч боловсрох хэрэгтэй. Тэрийгэ баталж ингэж давж диплом гэдэг чинь өөрөө маш их хүч хөдөлмөр, маш их нойргүй хоног, номын сонд олон цагийг өнгөрөөх те олон презентацийн буюу ингээл презентац тавих те гэл тим юмны хөдөлмөрийг чинь үнэлж өгсөн ингээд диплом байхгүй те. Түүнээс зүгээр чи ингээд зугаалж өгсөн бол сургууль төгсөхгүй штэ. Тэгэхээр мэдээж тэр чин бол тэр үнэлгээг чинь баталж байгаа. Гэхдээ чиний бол 100% хинбэ гэдэг чинь батлахгүй 100% гэдгээ чи өөрөө л бусдад одоо би хинбэ гэдгээ харуулна гэсэн үг. За баярлалаа. Энэ хүрээ диплом подкаст маань өндөрлж чинь. Тэгээд
бидэнтэй ярилцсанд баярлалаа. 30 минут бол айгу хурдан өнгөрч байгаа. Тэгээ яриаггүй үлдсэн зүйл олон байгаа боловч бас Tomyo гэдэг аппликейшн руу ороод та бүхэн хичээл үзэх боломжтой. Гадагшаа яаж сурах бүх мэдээлэл байгаа. Дээр нь бас Facebook хуудасаа хэлээч. Аль алиндрын холбогдоод англи хэл сурах сонирхолтой хүүхдүүд маань Faro Education руу холбогдоод гадагшаа сургуульд явах нь суур боловсролын диплом авах гэж байгаа нь IFT-гээ холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Би бас хүн болгонд өөрийнхөө Facebook-оор аягуулсаа хариу өгдөг. За баярлалаа. Мэдээлэл бол үнэхээр зөндөө байгаа юм байна уу? Тэг бүх суугаар хамгийн гол нь өөрөө хүсэж ийн өөрөө хичээх үү те. За энэ асуултыг танд үлдээе. За ингээд сэтгүүлчийн их маа болон Тамира маань хамтдаа байлаа. Тэгээ дараагийн 5 дахь өдөр шуудаар уулзцгаая. Тэгээ манай подкаст бас таалагдвал шеэрлээрэй гэж хүсье. За баярлалаа. За баярлалаа. Дэлхийн боловсролыг таны гар татгуулах Диплом подкаст танд хүрлээ. Та манай подкастыг Гэр бүлийн радио 104.5 долгионоор болон подкаст цугаар хүлээн авч сонсоорой.